хандлага зөв байлгахыг гээл хандлага зөвтэй хүн ажилтаа байна. Хандлага гэдэг нэг хандлага гэдгийг яг юу вэ гэдгийг тайлбарлаж өгөөгүй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Хандлага зөвтэй гэхээр яг хүн шууд юу гэж ойлгоод ингээл те бүх хүнд найр тавиал найрсаг байгаад байгаа юм. Цаагуурал нэг юм зөвүүн санаатай байгаад ах юм бол тэр хүний хандлага яг наана зөв юм шиг нэ цаана худлаа мэдрэгдээд идэг үстэй. Тэр хандлага гэдэг болохоор миний бодлоор ихний нэг надад нэг зан гаргалаа штэ. Тэгээ заанч биш тэр ихний нэг надад ингээд нэг юм за нэг даалгавар өглөө гэж үгүй надад нэг зүйл хийгэрэй гэж хэллээ гэж үгүй. Тэгэхэд тэр зүйл нь миний ажилтай холбоогүй эсвэл миний ажлын чиг үүргээс арай өөр зүйл байлаа гэж бодъё. Тэгэнгүүт би энэ ах надаар миний ажлын бус зүйлийг хийх гэж байна гэж бодоод наана заа гэд хэлсэн хэрнээ цаана яагаад энэ надаар тэг өөр юм хэлэх юм гэж би яагаад энэ хүний миний ажлын биш чиг үүргийн биш юмыг би хийх ёстой гэж бодох төдийд тэр хүнд нэг юм энергийн урсгал үүсчихэж байгаа байхгүй юу? Одоо тэгж бодох төдийд л тэр хүнд нэг зүйл үүсэж байгаа. Нэг тийм сөрөг давтамжийн бодол зүйл одоо тэрний энерги болчих. Тэр хүнд очиж сонсогдоогүй миний амаар дамжиж гараад тэр хүнд очиж сонсогдоогүй ч гэсэн тэр хүнд шууд тэр мэдрэмж нэг очиж байгаа байхгүй юу? Тэр мэдээлэл энэ хүн дургу байна да. Миний саяны хэлсэн зүйлд ямар нэгэн байдлаар сөрөг хандлага гарах сөргөөр ингэж хариу үзүүлж байна гэдгийг нөгөө угаасаа мэдчихэв. Тэнгүүт энэ болохоор сөрөг хандлагатай. Миний юм хэлэхэд тэр заа гэдэг гарнаа л хандлага нь буруу байсан гэдэг юм. Хандлага гэж юу вэ гэхээр миний хэлээгүй ч гэсэн нөгөө хүнд очсон миний бодол. Миний нөгөө хүнд хэлээгүй байлаач гэсэн надын дотор үүсчихсэн тэр бодол нөгөө хүнд очихыг хэлээд байгаа байхгүй хандлага гэж. Яагаад бодол ингээд тэр хүнд очино гэж бас бодогдож байгаа. Тэгэхээр бид нар хэлээгүй амнаасаа гаргаагүй байлаач бидний бодол нөгөө хүнд уншигддаг. Шууд тийм гэж үгээр тэр хүний бодол орж очихгүй ч гэсэн мэдрэмжээр шууд тэр хүнд бодол очичдаг. Одоо ингэдэг үстэй нэг өрөөнд ингээд бөөндөө байж хад нэг хүн юу ч ярихгүй чив чимээгүй суугаад байгаа нэ л тэр хүн тэр орчинд байхыг хүсэхгүй байгаа дургуйгаа мэдрэгдээд идэг үстэй ингээд тий тухгүй тулаад бусдыгаа тухгүй тулаад тэр чинь болохоор шууд хандлага болчихж байгаа байхгүй. Хандлагыг амар олон талаар тайлбарж болж байгаагийн нэг тайлбар ерөөсөө л чиний амнаасаа гаргаагүй нүдэрээ зэхэлцэж цохолцоогүй байлаач гэл ботсон бодол чинь тэр хүнд энерги тавтамж мэдрэмж болж очиж байгаа. Тэгээд тэр нь сөрөг байх юм бол сөрөг, эерэг байх юм бол эерэг хандлагатай, сөрөг байх юм бол сөрөг хандлагатай гэж тэр хүн шууд мэдрэгдээд байгаа юм байна. Хандлага гэж ерөөсөө энийг хэлээд байгаа юм.